Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Үгсэн дайчид болон амьд баллах дайчид тулалцсаар байх ба. Гинт үгсэн дайчид замхарч эхлэв. Амьд баллах дайчид гайхан санаа алдах ба. Энэ үед Аквила агуу дайчин Адонай үгсэн хойноч гэсэн амар амгалан ойрстоо. Агуу дээдс минь гэж хэлэн үдэж өгөх ба. Ах минь хараад идэг. Би тун ойрхон байсан юмсан. Энэ ой барагд минийх болох гэж байхад дахиад чи юу? Эзэнт хүрний хүүхэд үү гэж уурлан хашигчв. Викир түүнийг бодож байснаас минь хамаагүй дээр байлаа. Тэр өөрөө үхтэд болсон төдийгүй шал өөр төвчний шидийг удирдах чадаж байна. Мөн Адонайг оролцуулаад олон 10 үхсийн хүлэг баатруудыг удирдах. Хэрв ах минь бөөгийн замаар явахыг эрмэлдэж байсан бол хэмээн бодов. Ах минь нэхэх. Үүнийг төгсгöd биш бүү бодоорой. Намайг хөөж гаргасныхаа төлөө чамд харамсав сэтгэл төрүүлэх болно. Чи бас Барлаков үгсэн ч юусэн би та нарыг харах болно гэж хэлж дуусаагүй байхад ахын түүнийг харуулж орхив. Ахын хүн дээр амьсгаад намайг уучлаарай Викир. Өмнө нь чамайг ах мааныг алъя гэж хэлэхэд үгэнд чинь ордог байж гэж харамсан хэлв. Викир энэ чиний буруу биш ээ. Сайн ажиллаа ахын. Посхон руугаа буцацгаая гэж хэлв. Ерөнхийдөө баллагчууд тулаанд ялсан ба тэд тосхондоо эргэж ирэхэд тосхон юучгүй сүйдэж нурсан байр. Дайчид тосхоноо хараад маш их дайхах ба ахуны дүү ганцаараа зогсож бай. Ахун хүүе тосхонд юу тохиолдов вэ? Ахуул мадам ирсэн. Ахун мадам энд ирсэн гинэ. Ахуул чи зүгээр үү? Хаа нэгтээ бэртэж гимтээгүйз гэж сандран асуув. Викир биднийг ахмантай тулалдаж байх хооронд мадам посхон руу дайрсан байх нэ. Одоо хүртэл юу ч хийхгүй байсан мангас яагаад гинт ийм зүйл хийв гэж дайхаж байхад. Ахуул мадамыг ирэхээс өмнө өвөөгийн тахилгын гэрээс утаа гарсан. Түүний дараа мадам гарч ирээд галзуурсан мэт аашилж эхэлсэн гэж хэлв. Ах минь чи нэг зүйл хийх хэрэгтэй байна гэж явуулсан арга ясны цогцос ойрхон хэвтэж байх ба. Викир оронгутаны цогцос тэр хорхой шавжийг татдаг ургамаас шатаасан байх нэ. Ах минь тэр ийм зүйл бигдсэн байх гэж бодож байтал Аквила гинт хан цөм зөхөж хараад ицсэн ах маань гэж уурлав. Аквила бид тосгоноо дахин босгож чадна. Бас хоол хүнсэж дахин цуглуулж чадна гэж хэлв. Бэртэж гэмтээгүү дайчид явж өөд болсон хүмүүсийн цогцыг цэвэрлэж амьд үлдсэн хүмүүсийг авар хордог хөдөлцгөө гэж тушаав. Айны чон Бакира хүнд бэртэж хөл нь хордож ногоорсон байв. Чиний хөл Бакира намайг уучлаарай гэж дашуудав. Викир 8 хөлт мадам бол ойн муу ёрийн дагна. Ойн бүх овгуудын айдас хүйдэс. Түүний оршин тогтнол бол сүрэл бөгөөд үгүйсхийн арга буй харанхуйн их үсвэр. Барлаковгийнх нь мадамын оршин тогтнолыг байгалийн рам шиг хэмээн үзэж өшөөгөө авах тухайч бодож чаддаггүй гэж бодох ба. Үзэр дээр шилжиж орой болсон байх ба. Викир Аквилатай уулзах ба. Би танаас нэг зүйл асуух гэж ирлээ. Аквила юу болов вэ Викир гэхэд Викир надад 8 хөлт мадамын талаар хэлж өгөөч гэж хүсв. Аквила гэж чимээгүй байснаа чи надаас мадамын талаар хэлж өгөхийг хүсэж байгаа хэрэг үү гэж асуув. Викир энэ бол миний өмнө нь Лококо овгийн тосгоноос олсон мадамын тухай тэмдэглэл юм. Үүнд мадамын хорны тухай янз бүрийн мэдээлэл, мадамын бусад мангасуудтай хийсэн тулааныг харсан гэрчүүдийн мэдүүлэг, тэр байтугай мадамын нуувч хүртэл багтсан байгаа хэмээн тайлбарлав. Гэвч үүнийг үнсний дараа надад нэг асуулт гарч ирлээ. Ойн овгууд түүнийг яагаад ингэж их үзэн ядаж айдаг болохыг олж мэдэж чадсангүй. Та нар яагаад бүгдээрээ хамтран түүнийг дарахыг оролдоогүй юм бэ гэж асуухад Аквила Лококо овгийнханд тэмдэглэл байдаг шиг Балзак овгт ч гэсэн эрт дээр үеэс уламжлалдан ирсэн мадамын тухай тэмдэглэл байдаг. Энэ бол эрхэм Адонай мадамтай тулалдаж байсан үеийн тэмдэглэл. Харваач бурхан Адонай болон мадам нарын тулаа. Тэрхүү тулаанд эрхэм Адонай мадамын нэг хөлийг сумаар нэвт харваж тэр хөлийг нь устгаж чадсан мэдэг. Гэвч энэ нь цөхрөлийн эхлэл байсан юм биш хэлэхэд Викир уншиж буй тэмдэглэлийг харав. Аквила устгагдсан хөл нь удалгүй буцаж ургаад 2 болж хувирсан бөгөөд бид түүнийг устгах тусам мадамын хөлд улам олширч. Бидний цорын ганц гэмтэж чадах хэсэг болох хөл нь устгалдах тусам улам хүчрхэгжиж байсан бөгөөд мадамын хатуу биеийг эрхэм Адонайгийн сумаарч нэвтэлж чадаагүй.
Тулаанд орвцсон бүх хүмүүс мадамын хоронд хордож өгсөн гэсэн тэмдэглэл байдаг. Эрхэм Адонагийн суман дээр үлдсэн хорноос авсан миний бэртлийг харахад л мадам хэр хүчтэй болохыг би ойлгож байна. Мадам бол энэ ойн тоо томшгүй олон дайчдын хүчин чармаалтаар бий болсон муу ёрийн дагна. Хэрвч мадам руу халтахыг төдөгдөж байгаа бол тийх хэрэггүй хэмээн сануул. Би дахин нэг ч гэсэн гэр бүлийнхээ гишүүнийг алдмааргүй байна гэж хэлв. Викир, миний хувьд яг одоо Аквила болон Адонаг ялах магадлал маш бага. Гэвч хэрв энэ хүчрэхэд мангас юм бол хэрэг өөрөөр иргэнэ хэмээн бодоод хэдийгээр мадам яг одоо ховор мангас болгоч чөтгөрийн мангасууд хүний ертөнцид хардсан мөххийн ертөнцид би мадамтай ижил төвшний олон чөтгөрийн мангасуудыг харсан. Надад тэдгээр чөтгөрийн мангасуудтай тулалдаж байсан туршлага бий. Викир, мадам хэдий хүчтэй байсан ч тэр зүгээр л нэг мангас. Мангасуудад зуршил, сул тал гэж бий. Хэрв би түүний сул пад юу болохыг олж мэдэж чадвал би мадамыг ард чадна. Хийж бодно, агуугаас гарч чадах уу? Үзэгдэж шилжиж, маргааш нь уулын оройгоос мадам архин гарч ирнэ. Хаа нэг тийшээ явах ба Викир түүнийг хэдэн өдрийн турш хатагтай үүрний ойрогцоо очод хийсний эцэст түүнийг тодорхой цагт хоол хайхаар явдгийг олж мэдэв. Хөдөлгөөнийх нь хэв маягаас үзүүд эргэж ирэхэд нь 2 цаг орчим хугацаа шаарддаг боловтой хэмээн бодоод маш хурдан мадамын гарч ирсэн уулын авуу руу орох ба. Викир мадам хатагтай үүр байна. Гаднаасаа чулуун уул шиг харагдах боловч дотор тал нь хоосон хүндий юм. Тэрээр Аазны тор болон хаднаас хихтэрхий зүснэ. Аазны торны хөндлөн зүсэрт нь барзвар байна. Манаагаар үүнийг зүсэж нэвтрэхэд хэцүү байх болно. Аазны торыг ашиглан доошоо буухад зүгээр байх хэмээн бодоод доош үсэрлээ. Орох хэсэг нь хатагтай арай гэж багтахаар нарийн боловч гүн рүүгээ орох тусам улам бүр томорч байна гэж бодов. Хатагтай хэмжээг бодож үзвэл энэ нь үүр хийхэд яг тохирсон газар байна гэж бодов. Тэнд хатагтай барьсан олз болох хүмүүс болон мангасууд байх бөгөөд зарим хүүрнүүд нь муудаж задарсан байв. Викир, тэр бусдад сургамж болох гэж ингэсэн үү? Эсвэл зүгээр зугаацах гэж энд авчирсан уу? Хатагтай ойн хүнсний хэрхэнд өөрийн байр сууриа сайн мэдэж байгаа болохтой хэмээн бодов. Надад үүний гайхаж суух цаг алга. Хатагтайг эргэж ирэхээс өмнө чадах чинээгээрээ олон зүйлийг судлах хэрэгтэй гэж бодон цааш явж байхдаа нэгэн зүйл анзаарав. Хананд нэгэн том зүйлийг хараад энэ бол хатагтай өндөг байна. ертөнд сүрэх үед тийм олон Аазны чөтгөрүүд байсны шалтгаан нь энэ байх нэ гэж бодов. Үүнийг авч явж шинжлэн судлах нь зүйтэй болов уу гэж бодох мөчид дээрээс хатагтай гарч ирэв. Викир маш хурдан нуугдаж зүн савингоор халдагч байгааг мэдэрчүү. Хэрв надад дуу чимээг үгүй хийдэг мөшөө сүүгийн чадвар байгаагүй бол байдал бишдэх байлаа. Ажлаа хурдан дуусгаад буцсан нь дээр байх хэмээн бодов. Үзэгдэл шилжиж, овгийн хүмүүс сэргийн босгох ажлаа хий байх ба. Айн Викирийн талаар ямар нэгэн соромт болов уу гэж овгийн хүмүүсээс асуун явж байв. Овгийн хүмүүс Викир үү? Тэр өөрийн гэсэн байр бариад хэд хоног гарч ирээгүй гэж хэлэх ба. Өөр нэг овгийн хүн би түүнийг үүрээр өөр овг руу явж байхыг харсан гэж хэлв. Гэхдээ түүний гэрийн хажуугаар ямар нэгэн зүйл шатаж байгаа юм шиг үнэр үнэртэйд байх юм. Овгийн хүмүүс тэр чөтгөр гэж юу хийгээд байгаа юм бэ? Гэхдээ тэр чинь Викир шүү дээ. Юмыг урдчиж төдөгдөж сайтар бодсон байж таараа. За гол асуудал нь тэр өдөрдөгч Айнтай уулзахгүй байгаа явдал юм ээ гэж шивнэлдэв. Айн Викирийн гэрийн гадаа ирсэн байх ба. Би ээжээс сонслоо. Чамайг хатагтай талаар асуусан гэж. Хатагтай бол ямар ч дайчин дийлж чадахгүй тийм мангас. Чи түүнтэй тулалдах гэж байгаа юм биш үсттэй гэж асуув. Викир өчигдөр хөлөө тусдуулах шаардлагатай болсон. Одоо тэр өмнөгшгөө гүйж чадахгүй байх. Хэрв чамд ч бас ямар нэгэн зүйл тохиолдвол би гэж хэлэн уйлах гэж байх тэр мөчөд. Викир Айн. Надад хэлэх зүйл байна. Дотогшоо ороод ирэх хэмээн урав. Айн гэр доторх ханаар дүүрэн байгаа зураг тэмдэглэлүүдийг хараад энэ бүхэн юу вэ гэж дайхан асуув. Викир, эдгээр нь ойн бүх овгуудаас цуглуулсан хатагтай тухай тэмдэглэлүүд. Би хатагтай агуугаас авчирсан тор, арьс болон түүний гаргасан өндгийг судалж байна гэж хэлэхэд Айн, чи хатагтай агуу руу явсан гэж юу? Тэгэхэр чи үнэхээр түүнтэй тулалдах гэж байгаа байх нэ. Хэрв тэгэх ёстой бол би чамтай хамт явъя гэж шаардав. Викир, чи Адонайн учруулсан шархнаас болоод одоо хүртэл доголж байв. Чи зөвхөн ачаал болно. Айн, би удахгүй энэ ойг орхиж явах болно. Надад үхэхээс өмнө хийх ёстой зүйл байгаа тул Баскервиль рүү буцах шаардлагатай байна гэж хэлв. Айн хэсэг зуур чимээгүй байснаа. Би үүнийг аль хэдийн мэдэж байсан гэж хэлэхэд. Викир,
Гэхдээ хийх ёстой бүх зүйлээ дуусгасны дараа би энд буцаж ирэх талаар бодож байна. Тийм учраас би буцаж ирэхийг хүсэж буй тэр газараа хамгаалахаар төлөвлөж байна. Би хатагтай хэрхэн агнах төлөвлөгөөгөө дөнгөж сая дуусгалаа. Бакир тохиолдсон зүйл надад тохиолдохыг би зөвшөөрөхгүй гэж хэлв. Айн хатагтай хувьд ангуучлах гэдэг үг ашиглана гэдэг чинь чи үнэхээр тооцоогүй зоримог юм а гэж хэлв. Чи бидэнд тусалж байх үед ойд хор тархаж байхад тэр байтугай ах мунтай холбоотой хэрэг явдлын үед чи үргэлж шийдэж чадахгүй мэт санагдсан асуудлуудтай нүүр тулдаг байсан ч үргэлж сайн үр дүн авчирдаг байсан. Викир, чиний хэлж байгаа үгс намайг ямар нэгэн зүйлд найдаж хүлээхэд хүргэдэг гэдгийг мэдэх үү? Энэ удаад ч бас би үр дүнг нь тесэн ядан хүлээж болох уу гэж асуухад Викир, мэдээж хэрэг. Хэрв толгой нь биетэйгээ холбоотой хിവэр байвал өөрийгөө дахин нүхэн түлжүүлсээр байх болно. Хатагтайг агнахад надад хэрэгтэй хамгийн сүүлийн зүйл бол гэж хэлэхэд үзэгдэл шилжиж. Викир, ойд нэгэн мангастай тулалдах гэж байх ба надад тэр чадвараа өг, Саламандр хэмээн хэлээд. Викир тэр мангасыг төвгүүхэн алан чадварыг нь аав. Нэгт түлэнгэлийн гинтэл Cerberus A+, хоёрдугаарт чимээгүй итгэрэл Mushosu A+, гуравдугаарт нүхэн түлжилт Налгар намгийн Саламандр A+, үзэлтэй шилжиж ахун гэрээ барьж дууссан байх ба. Оо, амрах ч үжтэй. Бүгдийг нь хийжлээ гэж хэлэхэд. Овгийн залуус, юу? Ахун чи байшин барьж чаддаг байсан юм уу? Энэ байшин Викиг зөрүүлэгдсэн юм уу гэж дооглон асуухад. Ахун Викир миний хувьд ах шиг минь хүн. Түүнд зөрүүлж амьдрах байшин барьж өгөх нь дүү хүний үүрэг гэж хэлэхэд. Овгийн залуус, ах гин шүү. Чи анхандаа Викирийг үнэхээр үзэн яддаг байсан мэт дээ. Ахун, дуугүй. Овгийн залуус. Посхон маань эцэст нь хуурчийн хэвэндээ орлоо. Энэ бүхэн Викирийн ачаар биш гэж үү? Бүгдээрээ явж Викирт хэлье гэж Викирийн байшин руу явах ба. Викирийн байшин руу ороход тэр энд алга. Магадгүй гадаршаа гарсан юм болов? Түүний сэтгэд хөдөлсөн төрхийг харахыг хүссэн юмсан. Чи нөгөө Викирийг тийм царай гаргана гэж бодоо юу гэж ярилцаж байх ба. Энэ Викирийг байхгүй байгааг мэдээд. Тэгэхээр өнөөдөр байх нэ. Амьшигтай нүүр тулах агуу дайчинд ивэлэ хайрлаач гэж зайлбарч байв. Викир мадамын үүрний дэргэд ирсэн байх. Удахгүй бороо орох нь мадам одоо унтаж байгаа байх. Энэ бол мадамыг агнахад хамгийн тохиромжтой цаг. Мадамыг агнах үед гарч болох олон 10 хувьсах хүчин зүйлсийг би аль хэдийн тооцоолчихсон. Тэдгээр нөхцөл байдлыг зохицуулах бүх аргыг ч бас төлөвлөсөн. Одоо тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг нь боллоо. Ан ихэлсэ гэж хэлнэ. Доош үсрэн чимээгүй чадвараа ашиглан маш хурдан доош буух ба. Мадам унтаж байгаа нь харагдан. Викир Баскервиллийн 6 дугаар техник гэж хэлнэ. Нэг хөлийг нь хормын дотор тастав. Хатагтай сэрэн уурлан маш хурдан дагахад. Викир Адонагийн тэмдэглэлд дурдсанаар түүний тасалсан хөл нь 2 дахин үрждэг. Тэгвэл би А төлөвлөгөөг ашиглаж болно гэж бодоод ахин нэг хөлийг нь тастав. Викир үргэлжлүүлэн маш хурдтай тасралтгүй дараасан цохилт өгөн дайрах ба. Хатагтай уурлан хортой хүчлээрээ дайрахад Викир хүчлээс бултар байхдаа хүчил доногдох ба. Мадамын хор хоромхон зуурт танхаж байна. Би инхийг хүсээгүй юмсан гэж бодоод гүнзгий амьсгаа авна. Өөрийн гараа тастав, хатагтай гараа тасдахыг хараад гайхах ба. Викир гайхах хэрэггүй дээ. Би ч бас одоо чамтай адилхан байдалд байна гэж хэлнэ. Тулаанаа үргэлжлүүлэх ба. Викир хатагтай хөлийг зогсортгүй тасцаар ба. Ахин дахин бултан хатагтай дайралтанд дүртэн хөл гараа тассаар байна. Викир би хэдэн удаа гар хүжөө дахин ургуулч ба. Дахин ургуулахад маш их тамир тэнхээ шаардагдах юм. Нөгөө талаар. Тэр мангас хөлийнхөө тоог юу ч биш юм шиг л 2 дахин үржүүлээд байх юм. Би чамаа гүйцэхгүй гэдгээ мэдэж байсан юм гэж хэлнэ. Викир зайгаа аваад дээш олдоход хатагтай араас нь хөөх гэж оролдох боловч хит олон салаасан хөл нөсөө болоод явж чадахгүй байв. Викир чи хөлийнхөө тоог 2 дахин үржүүлэх нь бүгд миний төлөвлөгөөний хэсэг. Хөлөө тусдуулах бүртээ тоог нь 2 дахин үржүүлж чаддаг гэдгийг чинь сонсоод бурхамдаг чадвар шиг санагдаж байсан ч хэрв чи нэг хөлөө дахин үржүүлээд байвал хөдөлгөхөд хэцүү болж хараал болон хувирч болно гэж хэлэхэд. Хатагтай шүлсээрээ дайхад Викир бултаад ийм байдалд хүрүүл чи торноосоо ашиглана гэдгийг би аль хэдийн мэдэж байсан. Чиний тэр торыг судалж үзэхэд маш аюултай сул тал байлаа. Ердийн гавт шатдаггүй чиний тэр тор нийл ягаан өнгийн тамийн галд бол мод шиг л шатчихд юм байна.
Тэгээд ч энэ газар тэр чигтээ хүүрнүүдээс гарсан хийгэр дүүрсэн байна. Гал тархахад хамгийн шилдэг нөхцөл бүрдсэн юм шиг санагдахгүй байна уу? Чи хүчэндээ согтож хэтэрхий их үеийн үр хоригдлолжээ. За яах вэ? Одоо тэр үеийн үрээ хүртэх цаг чинь болж гэж хэлэн хананд наасан шүстэй согтсыг шатаахад асар том дэлбэрэлт болов. Вики судалгаа хийж байсан үеэ бодох ба дадлага хийх явцдаа өөрийн нутаг дэвсгэрээс хөөгдсөн сервер үстэй таарах үед надад нэгэн асуулт төрж илээ. Овгийн гишүүд яагаад Rouge et Noir уулаас аюултай мангасуудыг заавал хөөж явуулах гэж тэгж их хичээсэн юм бол? Хариулт нь нутаг дэвсгэрээ тэлэх зорилготой байсанд оршиж өв. Овгийн хүмүүсийг Мадам Rouge et Noir уул хүртэл шахсан байсан юм. Үүнийг мэдснээр би эцэст нь мадамын нууц санааг ойлгосон. Үнэн дээр мадам Сербрус шиг тамийн чөтгөрийн араатнуудыг хөөж явуулахын тулд өтгөн ойн овгийн гишүүдийг ашиглаж байж. Өөрийнх нь сул тал болох тамийн галыг өөрөөсөө улам холдуулахын тулд тэр шүүдэ. Түүний сул тал ийм ойрхон байж гэж хизээж сансангүй. Одоо олзоо буцааж явах цаг чинь болсон гэж бодох ба эргээд үзэрдэж шилжиж дэлбэрэлт болох ба мадам үүрэн дотроо шатан аимшигтай архирав. Викир уулнаас маш хурдан буусан байх ба. Викир мадамын сул тал нь тамийн гал гэдгийг мэдсэний дараа миний хийх ёстой цорын ганц зүйл бол түүнийг аалзны шүлсээр дүүрсэн үүрнээсээ зүхтахаас сэргийлэх байсан. Тэр олон хөлтэй учраас дээшээ авирч чадахгүй бөгөөд шүлсээ ч ашиглаж чадахгүй. Тийм нөхцөл байдалд түүний хувьд зүхтах ямар ч боломжгүй. Тэр хэдий хүчтэй байлаач амьд амьтан л учраас халуун агаараар амьсгалахыг оролдох үед уушхин шатаж арьс болон даднах хуйг нь тамийн галанд хайлах болно гэж бодов. Одоо зөвхөн мадамыг өгөхийг хүлээх л үлдлээ гэж бодов. Гал унтарсны дараа би түүний чадварыг олж авах ёстой гэж бодов. Энэ бол гэж бодож байтал мадам уулыг сэтлэн маш ууртай гарч ирэх ба. Гарч ирсэн даруйда асар их хортой хүчлэн шүүлсэн бороо ой даяар цацав. Мадам Викирийн дээгүүр явах ба. Викир тэр намайг олж чадахгүй байна уу? Гала түүний нүд болон биеийнх нь үсийг шатаачсан болохоор тэр тэдгэрийг ашиглаж чадахгүй байгаа юм байна. Мөн уулыг хүчээр сэтлэнд орч ирсэн болохоор бие дээр нь ч бас цууралт үүссэн байна. Хараахан дуусаагүй байд. Уулыг сэтлэн дайрах үед үүссэн тэр цууралт руу нь чирэгүүлье гэж бодов. Баскервиллийн сэлмийн урлаг 6 дахь соёо гэж дайрахад эвдэрсэнгүй. Ганц цогцолтоор эвдэж чадсангүй. Тэгвэл дахин нэг удаа гэж бодох мөчид мадам зүүн талын нүднүүдээ нөхөн түлжүүлэх ба. Викир түүний нүд би алдаа гаргачлаа. Тэр гуужиж биеийнхээ зарим хэсгийг дахин түлжүүлж чадна гэж тооцоолсонгүй гэж бодох мөчид асар хурдан мадам Викирийг зогох ба. Викир маш хол шидэгдэв. Миний хоёр хөл хоёулаас үрчлээ. Магадгүй би ядарсныхаа улмаас өмнөхөөсөө илүү удаан дахин түлжиж байна. Хурдан босох гэж бодох мөчид нэгэн сүүдэр хажууд нь зогсож байх ба. Чи яагаад тэрэн шиг мангастай тэмцээд байгаа юм бэ? Чи зорилгодоо хүрэхийн тулд өтгөн ойг аль хэдийн орхон явах ёстой байсан юм. Зөвхөн хуйгоогоос өшөөгөө авах, зөвхөн хуйгоог алах тухай л чиний толгойд байх ёстой байсан юм. Учир нь тэр бол миний цорын ганц хүсэл гэж. Тэрхүү сүүдэр хэлв. Тэр сүүдэр нь өмнөх амьдралынх нь өөрөө байв. Сүүдэр ойд ивснээс хойш чи хэтэрхий засах уу? Удаан бовчихсон байна. Санаж яв. Хуйвыг үзэн ядах сэтгэлээ. Түүний чиний хоолойг хэрчиж байсан тэр мэдрэмжийг төмөр цуст анч нохон өшөө авст. Викир ван Баскервил. Миний оршин буй цорын ганц шалтгаан бол эзнийхээ өгсөн даалгаврыг биелүүлэх яв гэх юм. Ямар ч нөхцөл байдал тулгарсан даалгавар бол миний амнаас илүү үн цэнтэй байсан. Төрсөн цагаас эхлэн би үүнд суралцаж бүх зүйл ийм л байсан бөгөөд энэ нь намайг сэтгэл хангалуун болгодог цорын ганц зүйл байв. Үгүй ээ, би үүнд л итгэдэг байж. Эзэндээ толгоогоо тастуулж байхдаа л би үүнийг ухаарсан. Миний амьдрал ямар ч үн цэнгүй, дээрэмдүүлсэн мэт хоосон байсан. Тийм учраас би өөрт төрж байсан тэр мэдрэмжийг хуйгд ч бас мэдрүүлэхийг хүссэн. Тэр үеийн цөхрлийг сүүдэр. Гэвч чи бүх зүйлийг баларчихлаа. Хуйгийг алж Баскервиллийг устгах нь. Энэ бол чиний оршин буй цорын ганц шалтгаан. Миний оршин буй шалтгаан. Өмнөх амьдралдаа би хуйгийн хүслийн эсрэг зогсож байсан удаа би билүү? Байсан. Багийг орхиж зүхтах тухай бодож байсан тэр мөч хэмээн бодов. Гэвч би гинжнийхээ хөтөж байсан тэр л замыг сонгосон. Би зүгээр түүний сайн сургасан анч нохтынх нь нэг байсан. Намайг битгий гинжил. Энэ нь хуйгийн тушаарч вэ? Эсвэл үшээ авах үүрэг хариуцлага минь ч вэ? Би чамд дахин юу ч хийх эрхийг өгөхгүй. Тийм ээ, хуйгд цаазлуулж байх тэр мөчтөө. Би гаргасан шийдвэртээ харамссан. Би дахин хизээч олзон ангуучилдаг анч нохоо шиг амьдрахгүй.
Миний чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйл бол их чөлөө. Өшөө авалт гэж бодох мөчөд мадам Викер рүү дайрах ба Викер хамаг чадлаараа бултах боловч миний бүх хүсэл тэмүүлэл. Би өөрийнхөө хүсэл эрмэлзлээр амьдрмаар байна гэж бодов. Тиймээс бос, тэмц, дахин хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд өдөрдуулахгүй байхын тулд гэж хамаг хүчээ шавхан мөлхөж байхад нь мадам ахин дайрын алуулахын даваан дээр гинт сумнууд хүлүүдийг нь онох ба. Айнэн муалц. Миний нөхөр болох залууд гар хүрээд үзээрэй. Аквила Викер. Бид чамтай хамт тэнцгэр ирлээ гэж хаширхад бүх балакийн дайчид өөрийнхөө ах болох надад чилэлгүй энэ бүх ачааг ганцаараа үүсч байх гэж хаширв. Викер мадамтай тэнцэж байна. Бүгд тулаанд бэлт. Ойн Баатарт тусал гэж хаширв. Нэгэн зэрэг дайрах ба. Викер яагаад ч юм энд битгийр гэж хэлсээр байтал чи огт үгэнд орсонгүй. Гэхдээ чиний ачаар би амьд үлдлээ. Айн гэж бодно. Викер ахин дайрах ба. Дайралт ахин нөлөөлсөнгүй. Би үүнийг хараахан устгаж чадахгүй гэж юу? Хэрв болохгүй бол дахин оролдоод үзье гэж бодов. Мадам гинт маш замбраагүй дайралт хийж эхлэх ба овгийн хүмүүс болгоомжтой байгаарай. Мадам гар зурш эхэллээ гэж хаширв. Айн энэ нь Викер түүнийг болон шахсныг итгэж байна. Бүгдээрээ битгий ухаар үргэлжлүүлэн тэнц гэж хаширв. Аквила би мадамыг гамшиг гэж үзэж байсан тул түүнийг алам гэж хизээж бодож байгаагүй. Гэвч энэ залуу дайчин надад харууллаа. Айдсыг хэрхэн устгахыг, дамжихийн эсрэг хэрхэн зогсохыг. Би цусаар бөөлжиж, шарах минь сэтэрсэн чамаагүй үүнийг хийх хэрэгтэй. Үхэн хатан тэмцэж буй тэр дайшны төлөө надад замыг нээж өгөх тогтолгоо хэрэгтэй байна. Миний биеийн бүх эсүүд үүнийг хийх ёстой хамгийн зөв зүйл хийж үзэж гэж хэлж байна гэж Аквила өөрийн хамгийн хүчтэй сумаа харав, дайралт мадамыг хэсэл зур манарган унгах ба. Тэр үед Викер байгаа бүх хүчээ шавхна. Баскервиллийн 1-р техник гүн нэвтрэх соёо гэж дайран суурсан байсан хэсэгт цохилт өгөхөд Викер хуяагийг нэвтлэх ба. Айн мадамын дотор тал руу орчихлоо гэж хаширв. Дотор нь орсон Викер дараалан араас нь. 2-р техник хазах соёо. 3-р техник хэрчих соёо. 4-р техник тасчих соёо. 5-р техник сүлбэх соёо. Би дахин хизээч гинжиндээ хөтлөгдсөн анч нохоон амьдралаар амьдрахгүй гэж хашхина. Баскервиллийн 6-р техник бут нэргэх соёо. Толгойг нь нэвт сүлдэн гарч ирв. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part маань ийхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүүштэй.